Эрхэм үзэгчдээ орой минь төргий 60-гийн цэчин ярилцлагын энэ удаагийн дугаартаа бид Дорнотынхан маш сайн мэддэг тэр дундаа Улаанбаатар хотод амьдардаг Дорнот нутгийнхны хамгийн сайн мэддэг энэ банкны гүйцэтгэх захирал Саранзан мэддэг урьж оролцуулаад байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За та бүхэн баярлалаа. Бас орой минь төргий. За баярлалаа. Тэгэхээр юуны өмнө таны багнасыг би сонирхмоор байна. Таны багнасаас Дорнотод тэр тусмаа яг хаанаас өнгөрөөсөн бэ? За би одоо Дорнот аймгийн Чабасан хотод төрж өссөн. За манай аав болохоор хэдийн цэргийн одоо 0132 дугаар ангид бас насаар ажилласан. Ойдвил хавсран гэдэг дуурайнд байсан. Тийм учраас миний багнаас бол ер нь одоо отрядын байр, тэгээ буудлын баруун за тэгээ дөрөвдүгээр байр өнгөрсөн. Дээрээс нь болохоор манай аав одоо хэдийн цэргийн хүн байсан учраас миний багнаас бас заставаар тийм ээ. Баруун хүрээгийн застав, аг хүрээгийн застав, хэрлэн авдар хараат, хар нуурын застав гэдэг миний багнаас нь одоо дурсан жил үлдсэн газар бас байна. Тий. Тэгээд ээж маань болохоор одоо Домдгийн хандмаа гэдэг Дорнот аймгийн Баян улсын уул тэгээд одоо нэгдсэн эмнэлгийн төрөх тасгалыг хөрөгч хийж байсан тийм. За ер нь бол одоо Дорнот аймгийн одоо 11,000 гаруй хүүхдийг одоо их хөрж авсан юм хүн ээж султай юм эмэгтэй байсан. Тэгээд миний одоо багнаас бол ер нь одоо байрны хувьд бол одоо тэгээд отрядын байр, буудлын баруун тэр аваар өнгөрсөн. За цэцэрлэгээ болохоор би нөгөө 12 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан. Хамгийн анхны одоо төгсөгч нь байлаа. Ягаад тэгэхээр одоо тухайн үед цэцэрлэг машинээр нэгдээд тэгээд анх Цэдэнбал даргын эхнэр Филатового иж нээж байсан. За тэр үед бол би одоо хамгийн анхны хүмүүжигч нь одоо яруу найрагч Даваа сэргийн гаавч мэтэр бол одоо бас нэг ангийн тэгээд нэмсэглэгээд бас цэцэрлэгийнхээ хамтлагт бас тухайн үед одоо тоглоом хөгжим хүлээгээл тэгээд бас зураг авахцсан байдгийг. За тэгээд тэрний дараагаар бол би Дорнот аймгийн одоо 1-р сургуульд мессеж ороод Цэрэн багшийнхаа ангид манай анги одоо 45 хүүхэдтэй байсан. За тэгээд 4-р ангиас манай ангийг одоо говья төгс тэгш жаргал багш маань аваад тэгээд би одоо 10-р анги бол 1-р онцлог төгссөн. За ер нь одоо тухайн үеийн хүүхдүүд бол та бүхэн мэдж байгаа бол ер нь ангиараа маш их сексэнд ордог байсан. Тэгээд одоо бид нар чи ангиараа бокс сексэнд явна 16-гийн доор 16 доор байшингийн доор подвалд бокс хичээлүүд гэсэн төмөр тогш. Тэндийг ангиараа яваад за нэг жуудагийн сексэнд яваад тэгж байгаа би нэг спортын гимнастикийн сексэнд яваад тэгээд нэлээд шахуулаад их надад бас таалагдаад тэгээд би спортын гимнастик нэлээд эрчтэй хичээсэн л да. Тэгээд би 2-р ангиас эхлээд 4-р анги хүртэл ер нь одоо Дорнот аймагт төлөөлөөд хүүхдийн спортын гимнастикийн улсын аварга бас оролцдог байсан. За тэгээд тэр маань бас надад бас дараа нь маш их хэрэг болсон. Ягаад гэвэл би одоо 4-өөс 6-р анги хүртэл Дорнот аймагт одоо циркийн золбоо гэх хамтлаг байсан. Хөгжим драмын театрын одоо харьяанд манай Гантун өгшийн анхалдаг тэр циркийн дугууландаа яваад тэгээд бид чи одоо энэ Дорнот аймгийнхаа сумдаар тойрдог энэ төмөн цогтын сангийн аж ахуй энэ тийм баяавар хүртэл одоо тоглолтоор явж байсан ийм сайхан дурсамжууд байдаг. Тэгээд циркийн золбоо хамтлагтаа би бол одоо акробат өсрөгч, за тэгээд алиалагч, уран нуграач тэгээд одоо тиймэрхүү дүүрүүдэд бол тоглож байлаа. Тэгээд найз нартайгаа сайхан тэгж явж байсан. За мөн одоо Орос улсын Баясаа багшийнхаа удирдлагуудаар ми поедем гарнист гэдэг Орос улсын тэмцээн аймгийн хэмжээнд болоод тэгээд би одоо Орос улсын улсын Чит хотод бас ялсан багаараа тэнд бас амарч байлаа. За тэгээд одоо 1-р амжилт тогтоол би одоо манай багийн найз Баян цааны гаав гэдэг найз маань битээр одоо 1-р амжилтынхаа алиалагчаар 4-р ангиас 10-р анги төслөө бол алиалагч хийсэн. Тэгээ одоо тухайн үед манай юуныхан бол бүгдээр мэдж байгаа авгуур багуур хоёр гэл тэр одоо тийм очтой 10 жилдээ алиалагч хийдэг байлаа. Манай шарк их төвшин одоо энэ яруу найрагч Даваа сэргийн гаавч дээр болохоор дандаа он болдог гэсэн. За тэгээд манай тухайн үеийн одоо хөгжмийн багш нар маань сарнгийн багш маань тий. За манай уран зохиолын талигаач багш Батлын багш нар маань бол биднийг одоо тэр энэ юунд их уран сайхны юмд маш сайн бэлдэж оруулдаг байсан. Одоо санахад бол 10-р ангид одоо Дорнотын хэмжээнд анх удаа урлаг шоу гэж бүх одоо дунд сургуулиудын дунд одоо тийм урлагийн уралдаанд тэмцээн болж байлаа. Тэгэхээр би бас тэр урлаг шоунд одоо сургуулаа төлөөлж оролцож бас төрүүлж байсан гэдэг одоо ер нь бол оролцохгүй юм байхгүй байдлаар л олбож бүхэл зүйлдээ л оролцдог тийм одоо идэвхтэй одоо сурагч байсан. За тэгээд би 9-р ангид тогтоо одоо өөрийн тухайн үедээ бас Дорнот аймагт бусад сургуулийн адиалагч хүүхдүүдтэйгээ нийлээд 9-р ангид нэг жижиг гэж хамтлаг байгуулад тэгээд одоо 92 онд бас тоглолт дээр хийж л байлаа аймгийнхаа одоо театр техникумын темсийн театрт юунд бол тайзан дээр тоглож байсан. Тэр дээрээ дурсахад бол бас сайхан байна. Тэгэхээр таны багнаас бас хэл эх оронтой их ойрхон өссөн юм санагдлаа. Тэгэхээр та бас өөрийгөө ер нь хэр эх оронч гэж үздэг вэ? Яг тэр эх оронч үзлийг анх хаанаас олж авч ирсэн бэ?
Тэгээд аав маань хилийн цэргийн офицероос учраас мэдээж одоо цэрэг эх орон хүмүүжил одоо бүр багаас байсан. Тэгэл одоо эх орны манаа гэл одоо хилийн цэргийн тийм сонирм байдаг гэсэн. Тэгээд тэр идэж уншин шүү дээ бас. Тэгэл тэр одоо ингээд хилийн цэргийн хүн одоо ёсож байгаа алхаж байгаа учраас шууд л одоо ингээд бас нэг юм хамрын нөгөө морь ингээд уралдаад орж ирэхэд нэг сонирм болдог шүү дээ. Монгол ямар ч монгол хүн яг тэрнтэй адилхан бол бас ер нь цэрэг алхаж байгааг харахаар бас их шүү ер нь. Тийм багын нэг тийм байна. Ер нь бол одоо эх орондоо хайрг хүн гэж бол байхгүй тийм. Тэгэхээр одоо би эх орон хүн гэдэг бол одоо бүгд өөрөө өөрийнхөө хийж байгаа ажлаа маш сайн хийж тийм ээ. Эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа ийм хүмүүсийг л одоо эх оронч гэж үзэж байна. А мэдээж эх орноо одоо хайрлах одоо эх орондоо оруулж байгаа хувь нэмрээ одоо ямар байдлаар хүн болгон өөр өөрийн гэсэн одоо нэг хийж чадах тийм тэр зүйлээ сайн хийж ижил одоо бид эх орноо хөгжүүлнэ. Тийм учраас би одоо хүн болгонд өөр өөртөө оногдсон үр байгаа л гэж боддог. Таныг бол одоо манай банкны соронзоо гээд таны үеийнхээ их ярьдаг. Банк санхүүгийн салбарын эдийн засгийн салбартаас та ажил амьдрал авчихсан тэр түүхээс авалцгаая. Тэгээ би тэгээд юу яасан? 10 дахь анги төгсөх жилээ бол бас нэг жүжигчин болдог юм билүү гэж бодоод. Тэгсэн манай нэг тухайн үед нийгмийн ухааны багш маань нэг эдийн засгийн тухай хичээл ордог байхгүй. Тэгээ тэр үед нь болохоор нэг Японы нэг профессорын бичсэн нэг тийм нимкэн нэг эдийн засгийн зах зээлийн эдийн засгийн тухай нэг ном байсан. Тэгээ тэр номыг уншсан чи одоо ингээл зах зээлийн эдийн засгийн одоо ингээ хүүгээр удирдах болно, татварын хувийг ингээ тогтоогод удирдах болно гэсэн юм хөө ерөнхий утга агуулгад. Тэгээ айгүй сонирхолтой санагцсан л та. Тэгээ би ер нь бас эдийн засгийн чиглэлээр ерөө сургууль зүгээр юм байна гэсэн нэг юм ойлголт авсан байхгүй. Тэгээ би ер нь бол яг 8 дахь ангиас 10 дахь анги хүртэл бас дорн таймгаа төлөвлөд математик мэдээлэл олимпиадад бол улсад бол оролцдог байсан. Тэгээ тэр оролцож байгаа үед бас бусад аймгийн одоо мундаг хилдэг те өөрөөс ах 10 дахь анги 9 дахь анги ах нартай уулзчихад бид ч гэсэн бас ингээл ер нь одоо зах зээлийн нийгэм шинжилгээ одоо энэ эдийн засгийн чиглэлийг зүгээр ч юм шигтэй тиймэрхүү ярьдаг байсан л да. Тэгээ тэр нь болохоор надад нөлөөлөд би тэгээд 10 дахь анги төгсөөд конкурс өгөөд одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуульд элсэж орсон. Тэгээд тэндээ болохоор бол би банкны эдийн засгийн ангиар сураад тэгээд мэрэгчлэрээ төгссөн. За тэгээд ер нь тухайн үед сурч байхдаа болохоор ер нь одоо банкны эдийн засгийн мэрэгчлэл өөрөө тийм айгүй тийм тухайн үед бол тренд болцсон байсан учраас одоо надтай цуг 300-аар оюутан одоо эдийн засгийн сургуульд олсож орж байгаа шүү дээ. Эхний нэгдүгээр курстээ бүгдээрээ яг одоо адилхан хичээл үзээд хоёрдугаар курсээс мэрэгжлээ сонгодог байхгүй. Тэгээ мэрэгжлийн сонгуулахын тулд болохоор бол зарим одоо мэрэгжил нь хит их эрэлттэй байдаг учраас заавал сурлагаараа жагсаадаг гэсэн. За тэгээ миний бие болохоор тухайн үед бас сурлагаараа жагсаад тэгээ банкны эдийн засгийн анги сонгож байсан. Тэгээ банкны эдийн засгийн ангид сурч явах үед болохоор маш одоо мэдээж одоо маш мундаг багш нараар хичээл заалахаас гадна одоо манай ангид сурж байсан хүүхдүүд маань аягүй тийм өөртөө маш оюуны потенциал өндөртэй маш одоо тийм чадвартай хүүхдүүд байсан. Тэднэртэйгээ суралцж явах хугацаанд тэднээс бас давхар суралцж байгаа шүү дээ. Тэгээд ер нь банкны мэрэгчлэрээ бол нэлээд ангийнхаа хүүхдүүдтэй нэлээд сайн сураад тэгээд бас яг ажил дээр гараад ирсэндээ тийм бас хэрэг болсон. Тэгээд би ер нь оюутан байхаас эхлээд банкны системд ажиллаад одоо ингээ 28 жил ажиллаж байна. За тэрэн дотроос болохоор би одоо анх одоо Хас банкыг үүсгэн байгуулцад оролцсон. Яг тэгэхээр би одоо төгсөөд бол Хотч банкнд ажиллаж байсан. За тэрний дараагаар нэг Хотч банк маань бас тохоо үед үйл ажиллагаа нэлээд муудаад тэгээд Монгол банкнаас бүрэн их төлөвлөгч томилогдоод тэгээд би юу өөр ажиллагаа явуулсан чинь нэгдсэн үндэсний байгууллагын одоо хөгжлийн хөтөлбөрийн бичил санхүүгийн Microstart Монгол гэдэг төсөл дээр юм салбарын зохицуулагч ажилд авъя гэсэн зар байсан байхгүй. Тэгээд би тэр ажилд орсон. Тэр ажлын одоо хамгийн том давуу тал нь юу байсан бэ гэхээр одоо тухайн үед болохоор дөнгөж одоо Монгол улс одоо зах зээл шийдээд удаагүй байсан учраас удаагүй байсан. Тэгээд зах зээлийн одоо удирдлагын арга ухааны чадвар нь одоо харилцаа адил байсан юм одоо барилжааны банкуд маань ер нь зээл өгөхөд зогсоодсон байсан. Яагаад гэвэл зээл өгчхөр зээлийн төлөгддөг. Тийм байлаа шүү дээ. Тэгээд надыг одоо анх оюутан болоод хотод очиж манай аваад Монгол ахад банкнд хадгаламж нээж өгсөн. Тэгээд хадгаламжинд ингээд мөнгө хийхэд хүүн жилийн 100%, зээл авахд жилийн 200 байсан. Сарын жилийн шүү дээ. Тэгээд надыг төгсгöd бол ер нь банкуд нэлээд хүнд болоо зээлэд болж чадхаа болцсон байсан. Тэгээд би тэр нөгөө Microstart Монгол төсөлд ороход ламбардны хүү сарын 15% хүмүүс одоо гэрээсээ телевизээрээ ингээд зөөж авчиад эсвэл одоо хевсээ зөөж авчиад тэгээ мөнгө зээлж ингээд 8 хэдэн бизнес хийдэг гэсэн баггүй. Тэгээд тэр Microstart Монгол төсөл бол яадаг байсан бэ гэхээр тухайн хүний одоо ямар одоо бизнес хийх гэдэг сайн сонсож аваад судалж үзээд энэ хүн үнэхээр хийж чадах уу гэдэг нь үзэж аваад 150 мянган төгрөг 3 сарын хугацаатай сарын 8% зээлдэг төсөл байсан. Тэгээд тэр төсөл маань маш сайн одоо хүмүүсийн зээлээ төлдөг. Одоо тэр үед болохоор бол одоо зээл өмжилсэн байгууллага цөөхөн байсан учраас хүмүүс одоо зээл авахын тулд 150 мянган төгрөгийн зээл авахын тулд хондог гэсэн очиж. Одоо бол өнөөдөр бол тийм биш болчиход байна шүү дээ.
Тэр үед бол тийм байлаа. Тэгээд тэрний дараагаас эхлээд нөгөө тэр төсөл маань явсаар аваад хөгжлийн халтсан ингээд Монгол улсын одоо хамгийн анхны банк улсын хөгжлийн байгууллага болсон юм. За тэгээд тэр банк улсын хөгжлийн байгууллага маань бас одоо ингээд арай жоохон одоо аж ахуй нэг жижиг дунд бизнес хийдэг хүмүүс зээлэгдэг банк устай нэгдээд би Хас банкыг байгуулсан. Тэгээд би ч одоо Хас банкны одоо тэр бас нэг захирал нь бол одоо бүх орон даяар салбар нээдэг ийм ажилтай. Ер нь бол жилийн одоо хагасны би өдөр нутгаар одоо салбар нээж ажилладаг юм байна. Тухайн үед бол ер нь одоо сүүл рүүгээ 3-7 хоногийн дотор нэг аймагт очиод тий хүмүүсийн ажлыг шалгуулж аваад газар дээр нь ажил сургалтын хийгээл тэгээд салбар нэг хэмжээнд ийм хүрсэн байсан. Тэгээд тэгжил мэрэгчсэн. За тэрийг маань бас үнэлсэн үү би одоо Хас банкнд ажиллаж байхдаа Америкийн нэгдсэн улсын одоо олон улсын хөгжлийн агентлагийн шугамар хэрэгжиж байсан Узбекистаны төсөл дээр би захирлаар нэг 2005 онд 6 сар ажилласан. За тэрний дараагаар бол би одоо дөнгөж тусгаар тогтсон байсан Зүүн Тимор гэдэг улсад бас бичил санхүүгийн зөвлөхөөр бас ажиллаж ингээд туршлагатай болсон. За тэгээд тэр маань ер нь одоо Хас банкны ажил бол тухайн үед бол бас олон улсад их үнэлэгдэжсэн. Тэгээд маш олон улсын хурал зөвлөгөөнд би одоо ихтгэл тавьдаг тийм байсан. Тэгээд ер нь жоохон одоо бас мэрэгчлэр дэвшүүлэх хэрэгтэй байна гэж үзээд манай эхнэр бас тухайн үед төрийн байгууллагад ажиллаж байсан. Австралийн тэтгэлгээр Австралид сурах болоод тэгээд би бас одоо хуваарь Австралийн Мельбурний их сургуулийн одоо худалдааны магистрийн зэрэг хамгаалсан. Тэгээд төгсөж ирээд би худалдаа хөгжлийн банкнд бодлогоор иргэдийн зах зээл хариуцсан эзэг захирлын явуулагчаар ажиллаж байсан. Тэгээд худалдаа хөгжлийн банкнд 7 жил хагас ажиллаад иргэдийн зах зээлийн үйл ажиллагааг нэлээд сайжруулаа тийм ээ. Амжилттай ажилласан. За тэгээд тэрний дараагаар бол би одоо энэ эм банкны төсөл дээр зөвлөхөр ажиллаж байгаа. Одоо тэгээд эм банкны гүйцэтгэлээр ажиллаж байна. Тэгээ ер нь яг эм банк яагаад одоо онцлогтой гэхээр одоо эм банк маань болохоор одоо цэвэр дижитал банк тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо цөөн тооны банкны цөөн тооны бүтээгдэхүүнтэй харилцагтай дижитал сувгаар хүргэж байгаагаар онцлогтой. Ялангуяа одоо цаашдаа бол энэ жижиг дунд бизнесүүдийг яаж айлуулахын дижитал бүрдүүлжүүлэх вэ гэдэг дээр илүү анхаарч байгаа. Яагаад ийм дижитал үйлчлэгийг ингэж хүрэхтэр анхаарал тавих вэ? Банкнууд хүмүүс болохоор ярьдаг шүү дээ. Одоо зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүү чинь болохоор өөрөөр нь бол одоо үнийн өсөлт буюу инфляц, хадгаламжийн хүү тийм ээ. За дээрэс нь тухайн банк ч одоо үйл ажиллагаа болно, хүмүүс салинжуулна, байр төрөөслөн тийм бусад зардлууд гарч байгаа шүү дээ. Тэр үйл ажиллагааны зардал. За дээрэс нь болохоор бол тухайн одоо олгосон зээлүүдэд дэргэн төлөвлөлтөд холбоотой гарч байгаа зээлийн үйл ажиллагааны зардал гэж байна. За дээрээс нь болохоор авиа бизнес тодорхой хэмжээний ашигтай байх хэрэгтэй тийм. Ашиг тооцоолж жоод яг зээлийн хүүгээ тогтоодог. Тэгэхээр хамгийн одоо богино хугацаанд уурах боломжтой зүйл нь юу вэ гэхээр одоо үйл ажиллагааны зардал шүү дээ. Тэгэхээр одоо ийм дижитал бүхэл одоо үйлчлэгээр дижитал сугруу шинжих тусан үйл ажиллагааны зардал буурна. Тэр нь болохоор яг зээлийн хүүг буурах боломжийг нээгнэ байна. Нөгөө талдаа болохоор бол одоо зээл төлөвлөлт өөрөөр хэлбэл олгосон зээл бол маань бас яг бүгдээрээ цаг хугацаанд төлөгдөхгүй хүмүүс одоо янз бүрийн шалтгаанаас зээлээ төлж чадахгүй хугацаа шаарддаг тийм ээ. Тэгэхээр одоо Монгол улсын хэмжээнд болохоор ер нь одоо банкуд зээлийн төлөвлөлтөд холбоотой ер нь дундаж шийдвэрлэж байгаа хугацаанд 4 жил хасаад байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл хэрвээ энэ одоо энэ хуулийн энэ процессыг бид нэр 2 дахин багасаад 2 жилийн дотор зээлийн төлөвлөдөг болох юм бол жишээлбэл зээлийн хүү буурах бас боломж байна л гэж харагддаг. За ер нь бол одоо ингээд яг банкны системтэй холбоотой ярихад бол бас товчхон ярихад бол юм байна. Товчхон гэхээр ч бас түүх бод ариун их байна л гэж харагдаж байна. Яг тэгэхээр Монгол Улсын банкны салбарт байдаг онцлог хүмүүсийн нэгийг бол таныг гэж таны үеийнхээ ярьдаг. Яагаад ингээд таны үеийнх ингээд яриад байна гэхээр бид л бас төдийдэн таныг бол мэдхгүй. За банкны соронзон болд гэдгээр нь бол ингээд сонсож байсан юм хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр таны сая одоо ярианаас сонсож байхад одоо Монгол улсад анх шинээр банк үүсгэн байгуулж байж олон улсын байгууллагаас ингээд зөвлөх хийж байж дээрэс нь одоо хамгийн сүүлд одоо хэрэглэгчдэд яг юу хэрэгтэй вэ гэдгийг мэдэрсэн энэ үйлчлэгийг бас иргэдэд үзүүлж ингээд шинэлэг юм үйлчлэгээн дээр дандаа байнга ажиллаж байгаа нь харагдаж байна. Энэ бүх зүйлийг одоо хийхэд хичээл цэцгэд маш их гарна тийм ээ. Тэгэхээр энэ одоо хичээл цэцгэлээ өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлж олж авдаг вэ? Тэг ер нь нөгөө нэг байнга суралцах хэрэгтэй болчиход байна тийм. Яг одоо би бол бас харьцангуй азтай гэж үзэж байгаа. Ягаад тэгэхээр одоо миний үед бол би одоо чи банкны эдийн засгийн мэргэжлэр ингээд бараг 30 жил ажиллажлаа шүү дээ. Гэтэл одоогийн энэ өнөөгийн нөхцөл байдал болохоор бол бүх юм одоо ингээд дижитал болж байна. Сошиал сугууд их нэмэгдсэн тийм. Хүн одоо 4 жил нэг мэргэжлэр сураад тэрнгүүрээ одоо над чиг ийм удаан ажиллах боломж бол одоо ирээдүйд гарахгүй байхгүй. Тэгэхээр хүмүүс бол ер нь одоо байнга л өөрийгөө хөгжүүлж суралцж байж дараагийнхаа нийгмийн нөгөө өөрчлөлт нь айгүй хурдан болж байгаа учраас хүн заавал өөрийгөө байнга л цэнгэлж тэ суралцж байж л явуулчихж байгаа. Яг би бол зүгээр яг ер нь нөгөө их сургуульд байхдаа багш нар ч гэсэн хэлдэг байсан л да байнга одоо өөртөө хөгжүүлж байна. Тэрнтэй адилхан би бол бас өөрийгөө
ном сонио унших тэгээд дээрэс нь одоо мундаг лидерүүдийг дагах те одоо энэ банк санхүүгийн салбар чинь дэлхийд алдартай лидерүүд шүү дээ. Тэр улсуудыг даган за Монголд байгаа том эдийн засгийн дагдаг ч юм ингээд өөрийнхөө нөхцөл байдалтай харьцуулаад тэр өөрийгөө хөгжүүлэх тэр тал дээр илүү анхаарч байсан маань бас өөрт маань хэрэг болжтэй л гэж боддتي. Тэгээд энэ цаашдаа бол болохоор бүхэл салбарт одоо энэ технологи айгүй хурдтай те нэвтэрч байна. Тэгэхээр одоо өнөөдрийн байгаа мэргэжил бол 5 жилийн дараа байхгүй болно те 10 жилийн дараа байхгүй болно. Одоо ингээл хиймэл оюун ухаан гараад ирж байна те. Эдийн засгийн бидний өмнөх одоо 100 жил хэрэглэжсэн эдийн засгийн ойлголтууд бол цаашдаа байхгүй болно шүү дээ. Тэгэхээр бол одоо бид нэр өөрсдөө зайлшгүй суралцахаас урахгүй болж байгаа. Байнга суралцж байгаа. Тийм. Өөрөөр би одоо за 4 жил сураад ийм мэргэжлэр төгсчлөө одоо энэгээр байнга урт хугацаанд амьдрандаа гэдэг юм байхгүй болчихж байгаа. Тэгэхээр тэрийг одоогийн залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй болов уу гэж би боддоо шүү дээ. Тэгэхээр байнга өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. За ярианыхаа энд би таныг Улаанбаатар хотод амьдардаг дорндынхан маань таныг илүү сайн мэднэ гэж танилцуулсан тийм ээ. Тэгэхээр яагаад ингэж танилцуулсан бэ гэхэлэр нутгийн зөвлөлөөр бас нэлээд олон жил ажилласан. Тэгэхээр энэ нийгмийн одоо юм хариуцлагатай үйл ажиллагааг одоо хэрхэн эхлүүлжсэн тэр тухай. Яг одоо жишээлбэл юу гэдэг өнгөрсөн одоо цаг хугацаанд бол би өөрөө угаасаа бас нутгийн зөвлөлийнхөө ажлуудад идэвхтэй оролцдог гэсэн. Сайн зөв ахыхаа тийм зөвлөлийн ажилд бас эрсдэлтэй оролцдог, шинжлэх зохион байгуулалт залуучуудын ажилд оролцдог. Ер нь багасаа л явжсэн л та. Тэгэхээр нутгийн зөвлөлийн ажил бас өөрөө нэгдэлтэй бол ингээд бас нутгаа гэсэн сэтгэлтэй Улаанбаатарт ажиллаж амьдарч байгаа залуучуудаас уулзаад хоорондоо бас юм ярилцаа тийм ээ. Ажил хэрэгээ бүтээх зарим нэгэнд нь бол жоохон хэцүү санагдаж байгаа зүйл чинь нөгөө хүний хувьд бол айгүй энгийн асуудал байж болно шүү дээ. Тэр хүмүүсийг хооронд ингээд холбох дээр л илүү анхаарч ажилладаг шүү нутгийн зөвлөл ер нь бол. Тэр утгаараа би нутгийн зөвлөлийн ажилд идэвхтэй оролцдог байсан. За тэгээд 2018 онд одоо нутгийн зөвлөлийн ажлаа аваад тэгээд ажилласан. Тэгээд нутгийн зөвлөлийн одоо дөрөвт дарга болоод ажилласан. За тэр хугацаанд болохоор сүмдийнхаа нутгийн зөвлөлүүдийг нэлээд идэвхжүүлж бас нэлээд ажиллагааг сайжруулсан. Нөгөө талдаа болохоор бас нутгийн зөвлөлдөө олон одоо зөвлөлийн гишүүдтэй болоо тий. Ялангуяа бизнес эрхэлж байгаа залуучууд мэргэжлийн одоо чиглэлүүдийг салбар чиглэлүүдийг нэлээд хооронд нь танилцуулж ажлын одоо хооронд нь уялдаатай болох тэр тал дээр нэлээд анхаарч бол ажилласан. За тэгээд энэ хугацаанд болохоор яг манай нутгийн зөвлөлийн бас нэг 30 жилийн ой таарсан байгаа. Анх одоо 91 онд анх нутгийн зөвлөлийн ажил маань хийж исэн юм билээ. Сайн цугуурдаа. Яагаад тэгээд би тэр ажлыг бас нутгийн зөвлөлийн 30 жилийн ойтой холбоотой энэ ажлыг бас нэг ямар усууд ямар байдлаар ажиллаж исэн гэдгийг баримтжуул бас баримт кинод хийсэн. Тэгээд ингээд юм бол байгаа. Нөгөө талдаа болохоор бас манай Доронтын нөгөө бүх сонирхогч залуучууд орны хүчтэй ингээд дэмжээ байгуулсан байсан. Тэгээд надыг та нэг жоох өдөртөө ингээд ажиллаад хаашаа гэдэг. Тэгээд тэр хугацаанд бас азтай ч гэх юм уу улсын зан анарман тий цаан цолоо авч таарсан. Тэгээд тэр ер нь бол тухайд бас нэгдсэн бэлтгэл хийгээд бас яг жоохон залуучууд бас тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулаад ингээд бас үр дүн гардаг юм байна. Тийм учраас бол бас тухайд бас орны хүчтэй дэмжээнд дээр бас тиймэрхүү амжилтууд гаргаж ирсэн. Тэр нь бол гэхдээ тэр бол миний одоо хүчнэр бол биш шүү дээ. Энд чи одоо маш олон хүмүүстэй оролцож байж тэр ажлын үрдийг цаадах. Гэхдээ альва ажлын үр дүн сайн байхад удирдлага бол хамгийн чухал үүрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгээ удирдлагыг бас даган дөөрэж тухайн ажлын бас үр дүн гардаг. Тэгэхээр та ер нь энэ олон жил ингээ удирдлагаар ажиллахдаа ямар зарчмыг баримталдаг байсан бэ? Яг ер нь бол одоо хүмүүс удирдлагын ажиллаад эхлэхээр мэдээж залуу байхдаа би бас яг одоогийн төвшөндөө байгаагүй л ахгүй тийм ээ. Мэдээж энэ чинь маш олон удаагийн оролдлого тий алдаа онон дээр суралцж байгаа л одоогийн төвшөнд хүрч байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг залуучуудад бол ялангуяа удирдах ажиллаж байгаа хүмүүстээ юу их гээд байгаа, юу хүлээгээд байгаа маш тодорхой тайлбарлаж өгöd. Тэгээ яг зөвхөн процессын дунд нь одоо хаашаа чиглэлэн зөв үеийн буруу нүдийг тийм тодорхой хэмжээгээр ингээд янаад зөвлөөд аль болох өөрсдөр нь нөгөө шийдвэрийг гаргуулах гэж одоо зорддог. Тэгэх юм бол нөгөө хүн чинь айгүй хурдан сайжирдаг байхгүй гэж би анзаардаг шүү дээ. Тэгээд ер нь бол өөрсдөр нь би даалгаж юм хэлбэлээ л. Тэгээд юм айгүй тодорхой тайлбарлаад өгчвөл зүг байт юм болов гэж боддог. Аргуурлын хувьд ер нь тиймэрхүү. Нутгийн зөвлөл гэдгийг бол хүмүүс их нутгархах гэдэг үгтэй их ойрлж уйж ойлгодог шүү дээ. Тэгэхээр таны хувьд нутгархах гэдэг үгийг бас хэрхэн ойлгож ханддаг вэ? Яг одоо тэгэл одоо хүний одоо жишээлбэл сэтгэл дотоочн төрснүүдийг байнга байж байгаа шүү дээ. Бодлогын хүмүүсүүд бол байх ёстой юм болов гэж боддتي. Энэ тодорхой хэмжээнд. Хүмүүс бол мэдээж одоо юу гэдэг доторх нь гээл одоо за тэр хүний энэ манай нутгийн хөшгээд ингээд юу гэдэг нүд зүзүүлэгч гэдэг юм уу те бүх юмд орцуулах биш асуудал биш шүү дээ. Одоо нутгийн зөвлөлд ажиллахдаа бол ерөнхийдөө нэг нэгнийхээ одоо ажлыг дэмжих тийм
хүмүүсийг хооронд нь холбож тэр улсуудын ажлын бүтээмжтэй байлгах дээр бид ажиллаж байгаа байхгүй. Тэр утгаараа бас нутгийн хэмжээнд бол бас тодорхой хэмжээнд байх хэрэгтэй л гэж боддог. Хүмүүс болохоор яг дов жалганы үзэл эдгээр янз бүрээр хилдэг. Тэгтэл одоо би жишээ болгоод хэлье л да. Би одоо Бодлогын Хөгжлийн банкнд ажиллаж байлаа. Тэр үед болохоор одоо 2013 оны үед ипотекийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэлсэн. За тэгээ ипотекийн орон сууцны зээлийн хөтөлбөр эхлээл тэрийг шууд ингээд бүх аймагуд мэдээж тодорхой хэмжээнд барилгын салбар руу хөрөнгө оруулалт хийгээл компаниуд бас барилгын салбар руу орон сууц баталгаал орсон шүү дээ. Тэгэхээр би бол Бодлогын Хөгжлийн банкнд бас ажиллаж байгаа хугацаанд бол энэ Дорнот аймгийн тухайн үеийн гол одоо томоохон барилгуудыг санхүүжүүлэх шийдвэрийг гаргахад би оролцож байгаа хгүй. Би өөрөө Дорнотын учраас тэр Дорнотын нөхцөл байдлыг мэдж байгаа. Дид үтс нь ямар сайн мэлээ хүн ам нь хичнээн хүн төв дээр амьдрдаг үл. Энэ чинь бас ингээд тодорхой хэмжээний шийдвэр гаргахад нөлөөлж байгаа. Тэгжиж бас би зөвхөн тухайд бол Дорнот аймгийн одоо орон сууцны энэ барилгын компаниудыг бас хөл дээр тодорхой хэмжээнд бол хувь оруулсан л гэж боддог. Тэгэхээр одоо зөв зүйл дээр нутрахад бол буруу юм байхгүй юм болов уу гэж бодож байна. Тэгээд тэр нь болохоор ялангуяа Монгол улсын хөгжлийн төлөө Дорнот нутгийн хөгжлийн төлөө хүмүүсийн аж амьдрал сайжирчээвэл сайн биз дээ дээрэс нь болохоор одоо өнөөдөр бид одоо энэ Монгол улс одоо ингээ харахаар өнөөдөр ч гэсэн ингээ Дорнот аймаг аюул олон барилга өргөгдсөн. Энэ олон байранд хүмүүс айлууд ороод байна шүү дээ. За айланд орж байна. Нөгөө талд энэ айл байранд орсон айлууд маань ямар орлого олж өгнө гэдгээс болохгүй тийм. Тэгэхээр энэ асуудыг одоо орлоготой болгохын тулд энийг ажлын байраар хангах хэрэгтэй. Ажлын байраар хангана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Хувийн сектор буюу хувь хүмүүс жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж байж тэд нар яг шинээр ажлын байрыг болгоно. Зах зээлийн хэмжээ томорно тэгээд цалингийн хэмжээ өснө, орлого өснө. Ийм одоо ингээд хоорондоо уялдаатай юм циклээр явагддаг. Учираас болохоор энэ хувийн сектор жижиг дунд бизнесийг бас дэмжихтэй. Тэгээд ялангуяа тэгээд тиймэрхүү зүйлдээ бас нутгийн одоо бизнесмэнүүдийн холбоотой анхаарч ажиллах нь зөв юм болов уу гэж боддог. Одоо Монгол улс бүсчилж хөгжиж гэдэг асуудлыг бол нэлээд бас урцаар тавьж энэ чиглэл рүү бас аливаа бодлого шийдвэрээ чиглүүлээд эхэллээ шүү дээ. Та энэ талаараас бодлоо илэрхийлэхгүй. Ер нь бол одоо зүүн бүс бол угаасаа социалистийн үед ч одоо зүүн бүс нь Дорнотын дэс хот руу оруулаад байсан тийм үү. Одоо манай 3 аймагт байгаа сангийн аж ахуйнууд, дээр үеийн сангийн аж ахуйнууд одоо мал аж ахуйн одоо тухайн үеийн одоо фермүүд чинь бүгдээрээ тодорхой бодлоготойгоор байгуулж ирсэн юм байлээ. За тэгээ одоо өнөөдөр бол бас энэ бол яалтч байхгүй одоо бас тэр бодлого бас хэвээрээ. Тэгээ дээрэс нь болохоор одоо харилцсан уялдаатайгаар одоо бүсээрээ хөгжих боломж бол гарч иж байгаа шүү дээ. Дээрэс нь болохоор одоо манай энэ зүүн бүс чинь өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын энэ төмөн голын төсөл гэж байдгийг. Тэр төсөлд ордог байхгүй юу? Тэнд болохоор өмнөд хойд Солонгос, Орос, Хятад, Монгол гэсэн улсууд ордог. За тэр коридороор болохоор бас бид хөгжих боломж бол бас байгаа. Ялангуяа одоо аялал жуулчлал дээр бол айгүйх потенциал байдгийг болов гэж хардаг. Жишээлбэл одоо Хинтээ аймагт чинь Хэзэн Чингис хааны өлгөн нутаг гэдэг хойд талаараа сайхан байгальтай гой аялал жуулчлалын одоо маршрутууд байдаг. Манай аймагт ч гэсэн одоо Баян уул байна. Тэгэл хойдлын сундууд маань сайхан байгальтай шүү дээ. За тэгэл одоо Буур нуур одоо Чух нуур одоо тэгэл одоо сайхан алдартай менингийн талаараа төрөлттэй хүмүүс өнөөдөр болохоор бол одоо энэ дэлхийд даяар энэ хит их энэ дуу чимээ энэ технологийн төвчөөс болоод хүмүүс ганцаараа ямар ч чимээгүй газар ингээд аялал жуулчлалыг сонирхол бас их байгаа. Тэгэхээр бол бид нар одоо манай Монголд юу вэ тэр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж маш өргөн байна. За Сүхбаатар аймагт бол одоо 5 хүн Шилийн богд Дарган Ганг нуур гэдэг гоё маршрутууд зөндөөлж шүү. Эрдэнэ цагаан гэдэг бас маш сайхан байгальтай тал газар сайхан бууг үлчээл байж гэх мэрсэн ингээд. Тэгэхээр бол ер нь бол одоо эдийн засгийн хувьд бол аялал жуулчлалын салбар бол айгүй тийм том бүсийн хувьд хөгжих боломж байна. Нөгөө талдаа болохоор Дорнот аймаг ч өөрөө ингээд Орос Хятадтай хэл залгаа төмөр замаар холбогдож болж байна. За тэгээд одоо миний ойлгосноор бол одоо Эрдэнэ цагааны цаатал бичгтийн бомбын цаана бол Хятадын маш том одоо төмөр замын бэлэн байгаа шүү. Тэгэхээр бид одоо уулуурхаан бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо жишээлбэл экспортлоход дээрэс нь одоо бараа таваар ингээд Оросоор Дорнотын талаар дамжуулаад Сүхбаатарын талаар дамжуулаад явхад бас бүрэн боломж бол байна л гэж. Өнөөдөр бидний бас ярилцаа сууж байгаа энэ цаг мөчид Монгол улсад банкны тогтолцоо үүсэн байгуулагдсан 100 жилийн ойн өдөр төхөж байгаа тийм ээ 6 дугаар сарын 2 ингээд. Тэгэхээр санхүүжнээс би нэг асуултыг асуумаар санагддаг. Тэгээд таны хувьд бас хэр одоо эдийн засгийн сахилга баттай хүн бэ? Яг одоо тэгээд би одоо залуу байхад манай нэг мэдрээ захирал гээд манай бодлогын хөгжлийн банкны бүс захирал ерөнхийлөгч хүн байсан. Тэгээд мэдрээ захирал маань би ч бас тэгээд залуу байсан баг. За сорон зай хүн ер нь бас тийм тодорхой хэмжээнд ингээ хэмнж байж тийм ээ. Боримтлуулж байж бас баян болдгийг шүү тийм. Зарцуулж байж олно гэдэг бас юу байдаг.
Гэхдээ бас нөгөө талаа тэрийг анхаарах хэрэгтэй шүү гэж бас хичээсэн. Тэгэхээр бол бас хэмжиж байж хөндлөлдөг баян болдог гэдэг бол бас зориуд одоо залуу хүнд тэ таавал хэлсэн үг юм болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр бас аливаа юм дээр бас нэг юм тэнцвэрийн болоод явах хэсэл гэж боддог. Ер нь бол одоо нутгийн зөвлөлийн ажил гэдэг бол бас өөрөө жишээлбэл сайн дээр ажиллахгүй тийм үү? Сайн дээр ажил тэгээд тэнд чинь бас олон нийтийг авруулсан арга хэмжээ зохион болгох тодорхой хэмжээний одоо юу гэдэг зардал мөнгө гарна шүү дээ. Тэгээд тэрэн дээр чинь бол бас гарахгүй бас ажиллах өөрөө одоо удирдан мандал ажиллаж байгаа хүн чинь бас тодорхой хэмжээнд оролцоод явах хэрэгтэй. Хүслэнгээр ингээд тэгэхээр аль болох тэнцвэрийг л олохыг л хичээдэг. Тэгээд өөрөө яг зөв хэллээ. Одоо Монгол улсад тий банкны систем үүсч үүссэн 100 жилийн өнөөдрөд төхөж байна. За тэгээд өнөөдөр бас Дорнот аймагт үйлчлэг болж байгаа олон банкны одоо банкны системд ажиллаж байгаа залуучууд байгаа. Тэгээд нийт одоо банкны системийг хамт олондоо одоо 100 жилийн ойн баярын мэндийг бүгдд нь хүргье. За дээрээс мэдээж одоо тухайн банкар үйлчлүүлдэг харилцагчнаар бол бас тий олон байгаа шүү дээ. Тэгээд тэр бас урьдчилсан бас баярын мэнд хүргвэл. За дээрээс нь зохон дурдж хэлмээр зүйл юу вэ гэхээр өнөөдөр бас Монгол улсын банкны систем бол ер нь одоо олон улсын зах зээлийн түвшинтэй их ойрхон байдаг шүү гэдгийг бас зориуд зохон тэмдэглэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд урилга хүлээн авч студид хүрэлцэн ирж бидэнтэй бас халуун яриа өрнөс нь танд баярлалаа. Амжилт хүсье. За баяр. Эрхэм үзэгчдээ 60-гийн зочин ярилцлагын энэ удаагийн дугаарын зочноор М банкны гүйцэтгэх захирал Сорон Зомболд урагдан оролцлоо.